Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай авгавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд төргий. Итгэл радиогийн эфирээс хермоны шүдэр өглөөний хөтөлбөр инхүү эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Билгэнэр ажиллаж байна. Сонсогч танд өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд гээд мэдчилэн орж ирж байгаа. Сонсогчтаа сайхан амарсан уу? Тэгэхээр бидний амьдралын бас нэгэн өглөө эхэлж байна. Тэгээд өчигдөр нэг найзтайгаа ялж байгаа тэгэхгүй. Вашингтон, Америкийн Вашингтон хотод өглөө юу гэв. Тэгэхээр хермоны шүүдрээ сонсож байгаа таны байгаа газар өглөө болж байна уу, өдөр болж байна уу, орой болж байна уу? Та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсэн одоо энэ шинэ дугаараа хүргэж байгаа даа бол бид хоёрын хувьд бол маш баяртай байна. Бид нэр онцгой сэдвүүдээр явж байгаа шүү дээ, тий? Тэглүү яах вэ? Тэгээ Библиэлд бичигдсэн тэр олон хүний түүхээс өнөөдөр бид хамтдаа суралцах болно. Тэгээд өнөөдөр ч гэсэн яг л тэр Библиэлд бичигдсэн хүний амьдрал тохиолдож байгаа тэр асуудлууд таны амьдралд ч гэсэн тохиолдож байгаа. Тэгэхээр зөв гарц гаргалгааг олно гэдэг хамгаас чухал шүү дээ. Тэгээд Библи бидэнд өгөгцөнд үнэхээр их талархъя. Тэгээ би саяхан нэг кино үзлээ л дээ. За. Тэгээд тэр кинон дээр ингээд хоёр хүн бие биетэйгээ айгүй онцгой муухай харилцснаас үүдэлтэйгээр асуудлууд ингээд араасаа ундарч гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээд хоёулаа л яарч явж исэн хоёр хүн зам дээр явж агаад нэгнийхээ машиныг шүргээд тэгээд нөгөө би яарад байна гэж шууд нөгөө хүнийг орхио явцсан. Тэрнээс болж хоёулаа л нөгөө шүүх хурал дээр ингээд асуудал үүсээд гэхдээ тэрийг ингээд шийдэхдээ маш буруу арга замааг ингээд сонгоод зүгээр л нөгөө нэг уулзаал ярилцаад те уучлалт гуйгаад ингээд шийдэх асуудлыг бүр хор хөнөөлтөөр далдуур нөгөө хүнээ ингээд нөгөө хорлох байдлаар хамаг эд хөрөн санхүү мөнгөний ингээд нөгөө нэг хааж маагаад бүр ийм далдуур айгу муухай арга хэрэглээд тэгээд хоёулаа ингээ хохирол амсаж байгаа байхгүй. Нэг нь гэр бүлийнхаа хувьд одоо нөгөө нэг хохирол ингээд амсаж байгаа бол нөгөөх нь болохоор нөгөө ажил те карьер болоод бусад бүх зүйлсээр ингээ хохирол амсаж байгаа. Тэгээ эцэст нь яхав тэр хоёр хүн хоёулаа ингээ бие биенээсээ уучлалт гуйгаад нэгнийхээ зүгээр л нэг юм жижигхэн л харилцааны асуудал дээр бие биендээ хүлээцтэй хандах асуудал дээр л алдаа гаргачихж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө буруу арга замаа одоо сонгож альва зүйлийг шийдэх гэж оролцсон нь бүр том асуудал үүсгээд бүр сүлдээ амаалтахад хүрж байгаа нэг тийм кино сайхан үзлээ л дээ. Тэгээд энийг бодож байхдаа хүн гэж үргэлж сонголтын өмнө ирж идэг. Та ямар сонголтыг хийх вэ те? Тэгтэл бид нөгөө буруу арга замыг сонгоод буруу зүйлээр ингээд альва зүйлийг шийдэх тусам тэр нь бүр том асуудлуудыг авчирч идэг юм шүү гэдгийг тэр киног ингээд харж байхдаа одоо нөгөө суралцчихлаа. Тэгээд бусадтай бас хайраар харилцаж те бусдыг хүндэлж харилцна гэдэг ямар чухал вэ гэдгийг бас харж ийлаа. Тэгээд өнөөдөр бас бид нэр амьдралаа буруу сонгосон Лотын тухай өнөөдөр үгийн цагаараа суралцах болно. Тэгээд Лот ямар сонголт хийсэн болоод амьдрал нь тэгж буруугаар иргэсэн бай тээ. Гэдэг тухай суралцахаасаа өмнө хамтдаа эзний өмнө ирж үгийн цагт зүрх сэтгэлээ бэлтцгээе. Тэгээд эзний өмнө ирж алдар магтаалыг өргөцгөөе. Амьдралдаа таныг хайсаар яваад салаа зам дээр ирлээ шийдвэр гаргах болоо
хож минь жаргалын тухай сонсоод түүнийг дагахаар шийдлээ шийдвэр гаргах болоо зүрхний тантай дэндүү орхон болжээ цаг үргэлж таныг магтах болжээ олсны дараа нарийн зам дээр ирлээ шийдвэр гаргах болоо Есүс таны чихэн дагсан шиг би ч бас дагахаар шийдлээ зодос гарахаар болоо зүрхэн тантай дэндүү орхон болжээ цаг үргэлж таныг магтах болжээ ертөнцийн хэзээ таныг би цаг үргэлж магтахдаа үдийн үрс тантайгаа хамт гэж хашгирцгаа ертөнцийн хэзээ таныг би цаг үргэлж магтахдаа үдийн үрс тантайгаа хамт гэж хашгирцгаа дэндүү орхон болжээ цаг үргэлж таныг магтах болжээ зүрх минь тантай дэндүү орхон болжээ цаг үргэлж таныг магтах болжээ магтахдаа үдийн үрс тантайгаа хамт гэж хашгирцгаа ертөнцийн хэзээ таныг би цаг үргэлж магтахдаа үдийн үрс тантайгаа хамт гэж хашгирцгаа Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж, бие махбод минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За өнөөдрийн үгийн цагт амьдралаа буруу сонгосон Лот гэд нэр өгсөн шүү дээ. Бид хоёр одоо та нар сонсоод тэ бас ямар байдлаар одоо яг юу хүлээж авахыг бол мэдэхгүй байгаа боловч Эхлэл 13-ийн 10 дахь ишлэгийг өнөөдөр бүгд хамтдаа үзнэ. Эхлэл 13-ийн 10. Лот хараагаа өргөн Зоар болон Йордны талыг
бүх газартаа элбэг дэлбэг устай эзний цэцэрлэг шиг мөн Египтийн нутаг шиг байхыг харав. Учир нь энэ нь Содом Гомор хоёрыг эдэн устгахаас өмнө байлаа гэдэг үг байна. За Лот бол яг үнэндээ бол амлагдсан газар Канаан газар ирэх дуудлага аваагүй хүн байсан. Харин Лот нэг зүйлийг мэддэг байсан нөхөр Авраам гэдэг одоо түүний хамаатангийн ах нь одоо маш одоо дагмаар үлгэр жишээ итгэлтэй хөнгөн одоо хийсвэр хөдөлгөөн хийдгүү хамт явах хүмүүстэй ивэл ерөөл болдог хүн гэдгийг л мэддэг гэсэн. За ингээд Авраам бурхны дуудлагыг аваад Канаан газар руу явхад Лот харин дагаад явсан байна. Лотыг дагуулад явсан гэж байдгүй. Лот дагаж явсан. Хамт явсан. Тэгэхээр бид нар нэг ийм зүйлийг эхлээд одоо энэ Лотын амьдралаа буруу сонгосон Лоттой холбоотой суралцж явахдаа бодох хэрэгтэй болж байна. Өнөөдөр эзний хүсэл таны амьдралд ямар байгаа юм? Таны хамгийн хүндэлдэг хүний амьдралд ямар байгаа юм? Таны хамгийн өгөнд нь ордог хүний амьдралд ямар байгаа юм? Харин таны яг өөрийн чинь амьдралд ямар байгаа юм? Их олон хүмүүс пасторын юм уу эсвэл илүү нөлөөтэй юм уу эсвэл хин нэгэн одоо юу гэдгийг өөрт нь зөвлөж болох өөрийнх нь одоо толь болгон хардаг хүмүүсийн дуудлагыг өөрийнхөө дуудлага гэж боддог байна. Авраамыг дагаад гарсан. Авраамыг дагаад гарсан боловч Авраам хоёр зүйлээр өргөж яхад Лот нэг зүйлээр өргөж ирсэн. Тэрний юу гэхээр Авраам бол эд баялаг болон эзний ивэл бас ерөөлөөр эвэгдэж явсан бол Лот бол Авраамтай хамт байгаагийн хувьд эд баялагаар л илүү өргөж явсан гэдэг бид харах. Тэгэхээр ингээд харахад ингээд хоёулаа л адилхан өргөдөд байгаа юм шиг харагдаж байгаа боловч Авраам болохоор энэ бүх аяллаа туршид эзнийг илүү их таньж мэдэж түүнд дахил өргөд дахлын ширээ босгож түүний хүслийг асууж одоо яах вэ? Одоо хаашаагаа явах вэ? Одоо юу хийх вүлээ? Юу хийж болохгүй вүлээ гэдэг зүйлүүдэд эзэнтэй харилцаж ингэж явж байгаад Лотын хувьд бол Авраамын хийж байгаа зүйлийн нэг хэсэг болоод Авраам хаан байна, тэнд л байгаад байсан. Тийм учраас Эхлэл номын 13 дугаар бүлгийн эхлэл дээр яасан гэхээр Лот болон Авраамын малчдын хооронд устай холбоотой маргаан өссөн. Учир нь тэр хоёулаа маш баян хүмүүс болсон байсан. Тэгэхээр бид нэгдүгээр Иохны одоо 2:16 дугаар одоо ишлэл дээр юу гэж яддаг вэ гэхээр нүдний хүсэл махан биеийн болон бардамнал гэж энд ингээд гим нүглүүдийг жагсаахад тэр жагсаалт дотор байж байгаа. Нүдний хүсэл гэж юу юм бэ гэдэг бол яг одоо өнөөдөр бидний ярих зүйл дээр бол гарч ирнэ. За ингээд нэгэн тал одоо юу гэдгийг Лот одоо би одоо таныг ингээд дагаад ингээд явж байгаа чинь таны хүмүүс одоо манай хүмүүсийг дээрлэхэд гэдэг ч юм уу те. Би ингээд хаал болгүй ингээд танд гай болохгүй баг ингээд явж явах чи гэдэргээд нэг мэдсэн чинь Авраам Лотын өмнөөс хариуцлага хүлээх болцсон байсан. Тэгэхээр бид нар нэг энэ харилцааны нэг ийм зүйлийг өнөөдрийн энэ итгэлийн баатруудын түүхээс сорж авах хэрэгтэй байна. Явах цагтаа явж, тусдаа гарах цагтаа тусдаа гарч, үйлчлэлээ салгах үедээ салгаж те юу гэдгийг хүнийг ингээд тусгаарлах юм уу эсвэл ингээд хүнийг ингээд цагнд болсон бол явуулж сурах хэрэгтэй, бас явж сурах хэрэгтэй. Өнөөдөр ингээд юуны Авраам одоо Йоб гэх мэттэй одоо тэр баян хүмүүс байж шүү дээ. Тэдний ингээд эд баялаг тэдний одоо мал сүрхтэй одоо хангалттай одоо тижээлийг авч чадах тийм бэлчээр газар Канаан газар хэрэг байдаг вэ гэдэг асуулт явах юм бол өнөөдөр ч гэсэн Канаан газар байдгаар л байж байгаа шүү дээ. Тэгэхэд бол хоёр тийм баян хүн ингээд зэрэгцээд нүгэд яваад байх тийм том бэлчээртэй газар тийм элбэг дэлбэг бол биш байгаа даа. Хагас одоо говирхог одоо талархаг ч гэдэг үлээ манай нэг юм хиллэг байдаг шүү дээ бэлчээрийн. Тийм газар нутаг байна. Тийм болохоор угаасаа ингээд Лоттэй аха миний малцар нилээх болоод эхэллээ. Тэ өөрт нь сайныг үлдэж, өөрт нь сайныг юуж, өөрийг нь мал зүрхтэй болон олон зас нартай элбэг дэлбэг баян болоход тусалсан хүнд Лот эхлээд аха дүүгийнх нь одоо эд байлаг илүү их болоод эхэллээ. Дүүн салж нөхгүй бол бэлчээр болооцолдоод ингээд болохгүй нэ. Аха өдөө зэрэг төрөхсөнд баярлаа гэд төрүүлээд нүгөөд явчихгүй. Тэгэл илүү их зүйлийг ингээд хамт яваал ах юм бол хүртэл ах юм байна гэд ингээд явж итэл гинтхэн малч нь хурж ирсэн. Ахтай ч хамт одоо ингээд хооштой яваал ах юм уу? Тэ?
Ходогос шүрлцэхгүй ш. Сүүлдээ ах чинь хин та нарыг ер нь ахын чинь малчд бол баг бидэрт хэлж хин та нарыг биднийг дагж яв гэсэн. Та нар өөрсдөө ингээд босомсаа яваа дагаа явахад яад гэдэг. Та нар эзэн чи яагаад ингээд та нарыг дагуулад манай эзэн шиг явж болдгүй юм гэдэг ч юм уу. Ийм яриа бол гарсан байхыг үгүйсэг. Тэгээд Авраам бол Лотыг дуудаад хэлж байгаа ш. За Лот чи бит хоёр бол ах トゥ ус чи бит хоёрын дунд маргаан хэрэггүй. Чи сонго. Чи эхлээд сонго. Чи баруун тал тийшээ харуул би зүүн тийшээ яв. Чи урагшаа харуул би хойшоо яв. Чи хойшоо харуул би урагшаа яв. Би чиний сонголтын эсрэг зүгт явъя гэж. Яагаад Авраам сонголтыг Лотод өгч байгаа юм? Учир нь Авраам өөрийнхөө сонголтоор явхаа болоод удаж ирсэн. Тэр эзний сонгосон эзний өдрөмжөөр явдаг болоод удацсан байсан. А Лотын хувьд л Авраамын явсан газар руу явж исэн хүн байхгүй юу? Харин одоо өөрийгөө бие даасан гэж томроод байгаа бол одоо өөрөө сонголтоо их цаг ирж байгаа байхгүй. Тэгээ Лот бол яасан бэхээр ингэж штэ. Лот хараагаа өргөн зоор болон Йордны бүх газартаа элбэг дэлбэг устаа эзний цэцэрлэг шиг Египтийн нутаг шиг байхыг харлаа. Учир нь Содом Гомор хоёрыг эзэн устгахаас өмнөөс юм. Тэгэхээр Лот бол эдийн засаг болон ашиг одоо тэ ашиг сонирхлын тийм сонголтыг хийсэн байдаг. Амьдрал бол хүмүүсийн харилцаанд л хамгийн их явдаг. Хүмүүс хоорондоо өгж авах зүйл дээр. Тэгэхээр хүмүүс хоорондоо өгж авдаг зүйл дээр их явдаг уу гэж. Ягаад гэвэл тэр зүйлүүдийг хичнээн чихийг цуглуулсан бид нар энэ дэлхийд орхиод явна гэж. Харин бид нар эргэн тойрондоо хамтдаа амьдралыг туулахар болсон хүмүүстэй хэр зэрэг өгж авсан бэ гэдгээр нэг л удаа амьдарч амьдралаа шүүлгээд хожим хаана байхыг гэдэг шийдэгдэх байхгүй юу? Юутай байсан бэ гэдгийг чинь биш. Тэрийг яаж зарцуулсан бэ гэдгийг чинь эзэн илүү харах байхгүй. Тэгтэл Лот итгэлийн хүнийг дагаж итгэлийн одоо амьдралыг ингэж дагаж харж явж амжилтанд хүрчээд эцэст нь итгэлийн бос тэ зүгээр нэг юм жижиг маргаан ч юм уу эсвэл өөрт нь байсан өөрт нь ашигтай тэр хүмүүсийн үгэнд илүү их орсон гэж. Лот итгэлийн тэр үлгэр жишээ болсон ахыгаа дагаж явсан хүн чинь одоо болохоор зүгээр л малчтын гаргасан хэрүүл дээр толгуурлсан нүдний хүсэл дээр сонголт хийж байгаа. Та хүмүүстэй хамт үн удаан хамт ажиллаж явж байгаад дараад нь салах юм уу эсвэл тэ тусдаа гарах ч юм уу эсвэл одоо тэ ажилласаа гарах ч юм уу нэг янз бүрийн сонголт хийсэн байж болно. Сонголт хийсэн яг шалтгаан үндэс язгуур нь яг юу хийсэн бэ гэдэг та бодож үзэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр амьдралаа буруу сонгосон Лот гэдэг ингээд бид хоёр яагаад ингээд өгцсөн бэ гэхээр Лот эхэндээсээ амьдралаа буруу сонгосон байж болно. Яагаад гэвэл Бурхан түүнийг дуудаагүй байсан. Бид нар заримдаа өөрийг нь дуудаагүй байхад энэ миний дуудлага юм шиг байна. Яг л би чадаад байна, болоод байна гэж хэлдэг. Эзэн биднийг өөр зүйл хийхийг хүсэж байна. Одоо ингээд энэ бүтэнсээ өдөр би сүм дээр номлохоор номлоо өчтөр бэлдэж яхад нөгөө нэг галзуу залуугийн тухай галзуу байжгаад нөгөө Есүс чөлөөлдөг залуугийн тухай ярьж байгаа. Тэр залууг эзэн хэлж байгаа шүү. Таныг би дагая хаасаагүй дагая. Энэ газар чинь хүмүүс намайг галзуу гэдэг ингэдэг гэжтэй. Таныг би дагаж. Үгүй яв. Өөрийнхөө миний чамд юу хийж өгснийг хэлээ гэж. Өөрийнхөө яаж. Тэгэхээр бид нар нэг энэ зүйлийг ойлгож явах хэрэгтэй. Лот эдийн засаг ашиг харсан. Итгэлийн хүн дагаж явж байгаад одоо итгэлийн бос хүмүүсийн үгээр сонголт хийсэн. Нэгдүгээр бас нэг зүйлийг бас бодож байна. Нүглээс хол явахын оронд харин нүглээр дүүрэн газарт маш их ойрхон очсон. Бид гим нүглийг хизээч басарч болохгүй. Бид бас хизээч хянаж болно те өөрөө зохицуулж болно. Би мэдэж байна те. За би зүгээрээ гэдэг хүмүүс ингээд ийм гим нүгэл юм уу эсвэл янз бүрийн хорт зуршил юм уу эсвэл ямар нэгэн буруу зүйлийг амьдралдаа байлгаад байдаг. Тэгээд тэрийг хянаж чадна гэж боддог байхгүй. Гим нүгэл гэдэг чинь эдэн цэцэрлэгээс яаж хөөгдсөн бэ гэдэг тэр түүхийг бид нар үргэлж санаж явах хэрэгтэй. Зүгээр нэг жимсний асуудал байгаагүй шүү. Эхлээд бол гим нүгэл бол тэгэл нүдний хүслээс эхэлж байгаа шүү. Ингээд Авраам шиг эзнийг дуудаагүй, сүсэг шийдвэр гаргадаггүй тэр Лот чинь ийм сонголт хийснийхаа дараа Эхлэл номын 14 дугаар бүлэг дээр дайны олд, Эхлэл номын 19 дугаар бүлэг дээр эд хөрөнгө нь бүгд устж одоо өргөдөж алга болсон.
Тэгээд дараад нь эхлэл номын 19 гаруй дээр бүлэг дээр ерөөсө гарч ирсэн бүрцүүлдэ гэр бүл нь маш их эмгэнэлтэй өрөвдмөр нөхцөл байдал руу орсон гэж. Тэр итгэлийн хүнийг дагаж явж ирсэн гэрнээ түүний хийсэн сонголт нь яагаад ийм нөхцөл байдалд орсон бэ? Итгэлийн хүнийг дагаж явж байхдаа тэр итгэлийн хүн ямар шийдвэр яаж гаргаж байгааг харж суралцаач. Тэгэхээр өнөөдөр амьдралаа яагаад Лот буруу сонгосон бэ гэв? Нэгдүгээр тэр нүдний өсөл болон махан бие болон бардамлалыг бол дагсан. Хоёрдугаар тэр хүн амьдралдаа олж авах хамгийн чухал зүйл болох эзэн бурхнаа олж авч чадаагүй. Зөвхөн түүний талаар мэдлэгтэй байсан нь түүний буруу сонголт хийх хамгийн том шалтгаан болсон байгаа байхгүй. Өнөөдөр бид нэр амьдралаа буруу сонгосон Лотын талаар суралцлаа. Тэгээд яг одоо зүрх сэтгэлээ таас нэгтлэн шалгаж үзээрэй. Та альва сонголтын өмнө эрэхтэй үнэхээр бурхнаас та асууж яана уу? Буруу сонголт хийгээд нүдний хүслээр та гим нүгэл үлдчихэж байгаа юм биш үсттэй тий? Зүгээр гой сайханд хурдтагдчихж байгаа юм биш үсттэй гэдгээ та дахин нэг нэгтлээд үзээрэй. Тэгээ бурхны өмнө ирцгээе. Хашааж хаагурч намайг дагуулсан эзэнтэй хамт алхахын төлөө эзний өмнө хамтдаа ирж түнд алдар магтаалыг өргөцгөөе. Хавш намайг дагуулсан таныг би дагна хичнээн золон бишэл тулсан тандаа би хинчигдэж байсан танаас би
Өнөөдөр бид нэр Эхлэл номын 13 дугаар бүлгийн 10 дугаар ишлэлээ суралцлаа. Лот хараага өргөн зоор хүртлэх Йордны талыг бүх газартаа элбэг устай эзний цэцэрлэг шиг мөн Египтийн нутаг шиг байхыг харав. Учир нь энэ нь Содом, Гомора хоёрыг эзэн устгахаас өмнө байваа хэмээх ишлэлээс бид хамтдаа суралцлаа. Тэгээд амьдралаа буруу сонгосон Лотын талаар суралцлаа шүү дээ. Тэгээд Лот асар чухал шийдвэрийн өмнө ирэхдээ Бурхны хүслийг бодох юм уу? Бурхнаас асууж ерөөсөө залбираагүй. Лот хамгийн муухай шийдвэрийг тэр үед гаргасан. Бас Лот дэлхийн бузар муутай холилдсон байсан. Хэрвээ та Эхлэл номын энэ түүхийг эхнээс нь эхлээ бүгдийг дуустал нь унших юм бол те Лотын гэрт нь ирсэн тэнгэр элч нарыг одоо хамгаалах гэж ингээд оролцсон арга нь хүртэл зүг бус байдаг шүү дээ. Тийм тэгэлгүй яах вэ? Огт нь аль хэдийнэ сүү тавьсан байхад тэднийг өгнө гэж хэлж байгаа нь бузрыг бузраар те шийдэх гэсэн цэвэр бус хандлага байсныг та тэндээс олж харах болно. Тэгэхээр өнөөдөр бид ивэл бол Бурханаас ирдэг гэдгийг ухаарсан Авраамийн итгэлийг харж мэрэгэн ухаантай сонголт хийдэг байцгаая. Амен. Тэгэхээр пастор маань түрүү хэлсэн те нүдний хүсэл хүртэл гим нүгэлд ордог юм аа. Яг сонголтыг хийхэд те маш гоё ингээд элбэг уустай те эдийн цэцэрлэг шиг эзний цэцэрлэг шиг амар гоё ингээ газар харагдчих байгаа ч гэсэндээ тэр нь хожим устгагдах газар байсан шүү дээ. Тэгээд тэр нь гим нүглэр дүүрсэн хот байсны. Тэгээд тэр дунд Лот гим нүгэл дунд холилдож амьдэрсэн шүү дээ. Тэгээд түрүүн пастор маань хэлсэн гим нүгэлдээ цогцож амьдрна гэж байхгүй. Гим нүглийг би цогцуул чинь, би харгал чинь, би зүгээрээ те гэж хизээж бодож болохгүй гэдгийг бид нарт бас дахин санууллаа. Тэгээ эзэн үргэлж таныг сайн зүйл рүү дуудаж чиглүүлж яадаг гэдгийг битгий мартаарай. Тэгэд манай нэг сонсогч маань энд ингэж асуусан байна. Дуудлага хэрхэн мөн гэдгийг баталгаажуулах вэ гэсэн байна. Бурхан хүн болгонд өөрөөр ингэсэн авьяас билэг амьдралыг бол өгсөн байдаг. Тэгэхээр бид нэр хамгийн сайн чаддаг зүйл нь Бурханаас өгсөн өгдөл байдаг гэдгийг бол бид нэр ойлгож авах хэрэгтэй. Нэгдүгürt бас нэг зүйл нь вэхээр бид нэр яг ингээд зүрхнийхээ өгөнд асуулт тавьж сарах хэрэгтэй. Бид нэр яг зүрхэн дотроо асуултаа тавьж сарах хэрэгтэй. Хүмүүсээс биш, өөрөөсөө Бурханы өмнө. Та энийг надаас хүсэж байна уу? Та энийг надаар хийх гэсэн юм уу? Би энийг хийх ёстой юу гэж. Заримдаа үгүй гэж хэлээд тэ зарим нэг зүйлийг эхнээс нь эхлүүлэхгүй байх нь бидний дуудлага хамгаалж байгаа хамгийн чухал зүйл. Дуудлага тодорхой болох хамгийн чухал арга бол юм болгонд заа гэж хэлэхгүй байх гэж надад нэг библийн багш заажсан байхгүй. Бүгдийг нэгэ явж итл нэг нь байгаа гэж бол хэзээж тэрэн шиг занг гэж бол байхгүй шүү. Харин үгүй гэж хэлэх тусам эзний яг хийлэхийг хүсэн зүйл үлдэх болно. Учир нь золиосын дараа л яг жинхэнэ зүйл нь харагддаг байхгүй. Амен. За хамт залбирая те. Ямар одоо том сэдв өнөдөр сонсныг та бүхэн бас ойлгосоо гэж бол хүсэж байна. Яг л бидний амьдралд яг тохиолдно. Хамт залбирая. Бидэнтэй хамт байгаа, бидний хайрладаг, биднийг энэ цаг мөчид хамгийн зөвөр өөртөөгөө ойрхон амьдарч болно гэдгийг төлөвлөөд яг энэ цагт энэ хүмүүсийн дунд биднийг амьдруулж, энэ улсад төрүүлж амьдруулж байгаа Бурхан эцэг минь танд баярлалаа. Бид одоо хаанч таны нэрийг дуудаж ирсэн. Эзэн минь таны хүсэлтэй хамт байхад тусалж өгөөч. Бидний бие байгаа газар бид байх биш. Харин таны дуудлага болон бидний зүрх сэтгэл байгаа газар, таны бидэнд өгсөн хараа байгаа газар бид байхад та тусалж өгөөч. Бид яг юунаас эхлэх ёстой вэ? Ямар сонголтоос эхлэх ёстой вэ? Бид хинтээ хамт байх ёстой вэ? Хэр зэрэг удаан байх ёстой вэ? Тэр бүхэн дээр эзэн та биднийг чиглүүлж өгөөч гэж тансгууж байна. Бид Авраам шиг мундаг хүнтэй хамт байсан ч гэсэн Лот ч буруу шийдвэр гаргадаг гэдгийг өнөөдөр Библиэс сурч авлаа. Тэгэхээр бид хэн нэгэн агуу итгэгч биш. Харин тэрийг түүнийг жигсэн сул дорой гэдгийг мэдэж хайрладаг Бурханд итгэхийг хүсэж байна. Бид хэн нэгэн хүнийг биш,
Бурхныг дагахыг хүсэж байна. Бид ч гэсэн хүмүүсийг өөрийгөө дагалдуулах биш. Харин Бурхныг дагаж сургахтанд туршлагыг хүсэж байна. Дагалдагч бэлтгэж туслаач. Есүсийн нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энд хүрээд Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамтайсан сонсогч танд баярлалаа. Маргааш эргээд энэ цагтаа уулзцгаая. Эзэн таныг Харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.